мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтээс одоо өөрсдөөс нь гаргасан тийм юм бол байхгүй. А бид яг энийг хийхэд тулд мэрэгчлийн судлаачд бэлтгэхээс болохоор эрдмийн зөвлөл хэрэгтэй байгуулсан. Одоо эдийн засаг санхүү, нэгтлэн бод хүртэх дэмжлэгээр судалгаа хийдэг юм мэрэгжлийн эрдмийн зөвлөлүүдийг судалгааг нь одоо урамшуулах замаар юм судалгаануудыг хийлгэж. Ер нь яг манай улсын төсөв санхүү бол хамгийн бүтээмжгүй гэж ярьдаг. Дээрээс нь зохион байгуулалтын асуудал дээр бол бас их уян хатан байх хэрэгтэй. Төсөв дангахар байна гэж ярьдаг. Тэгвэл одоо яг юуг нь хасах юм? Яах юм? Ямар кейс, ямар завгараар ажиллах юм гэдгийг л одоо бид нэр эхлээд том зургаараа нэг ойлгоцтой болох хэрэгтэй байна. Жишээлбэл одоо та бүхэн ингээд ярихад энэ зам гэдэг нэг зүйл ярьж байна. Зам одоо хөрөнгө оруулалт юм уу? Зардал юм уу? За хөрөнгө оруулалт гэж үзэх юм бол одоо нэгтлэн бод хүртэл яг ямар стандартын шаардлага хангаж байгаа ингээд аливаа зүйлд мэрэгжлийн хандах юм шаардлага гарч ирж байгаа. Энийг бол одоо төсөв боловсруулалт эрх мэдэл үүрхийн хүмүүс өөрсдөө мэдлэгтэй, мэдээлэлтэй болох олон улсын одоо энэ бусад улсуудын кейсүүдийг авна гэдэг бол одоо бид нар асар том мэдээлэл боломжоор хангаж байна гэсэн. Тэгэхээр одоо энэ Азийн орнуудын ч юм уу дэлхийн холбоонуудын одоо алдаж онсон бүх туршлагыг бид нар наадсахын цуглуулад мэдээлэл хангаж өгч болж байна гэсэн үг шүү дээ. Энэ утгаараа одоо бид нар мэрэгжлийн байгууллагын зүгээс улсынхаа төсөв санхуд одоо хувь нэмэр оруулж байна л гэсэн үг. Цаашдаа бол энэ байдлын судалгаануудыг нийтэд түгээж нийт бол нэг ч гэсэн одоо төсөв санхүүгийн мэдээлэлээр хангана л гэсэн үг.